Домог түүхэнд мөнхөрсөн Галдмаа Баатар. Ануу хатан Шунуу Баатар нарын намтрын үлгцэд Галдмаа Баатарын нэр дурддагдж байв. Ягаад гэвэл Ухаанд хатан Ануу Галдмаа Баатарын охин байлаа. Дуунд мөнхөрсөн Баатар Шунуу Баатарын тухай дуунд түүнийг Галдмаа Баатартай адилтхан Галдмаа хэвтэй, Галдмаа шиг ноён Шунуу Баатар билээ хэмээн дуулдаг учраас нэр нь дурддагдаад байсан. Тэгвэл Галдмаа Баатар гэж хэн бэ? Галдмаа 1635 онд тухайн үеийн дөрвөн ойрдын чуулганы баруун гарын ноён Очир цэцний гэрт Соломон хатнаас төржээ. Галдмаагийн өв гэцэг нь хавд хасрын угсааны Байбагаас Баатар. Түүний гүнж хатнаас Очирт цэцэн тайж, сайхан зүй хатнаас Авлай тайж төрсөн гэдэг. Очирт цэцэн 2 хүүтэй байснаас ахмад нь Эрдэнэ хүн тайж, хожим Эрдэнэ хүн тайж халахын түшээд ханы хүргэн болж зүүн гараас зугтаж алшаад суусан бөгөөд алшаагийн хошуудуудын нэг хэсэг нь түүний харьяат билээ. Очирт цэцний 2 дахь хүү Галдмаагийн 17 наснд нь ирээдүйн их Баатар зориг дээр цэргийн жанжин болох Авьяас бэлгэн тодорчээ. 1650-ад оны үед ойрдууд Дундад Азийн худалдааны зам бэлчээр газар нутгийн төлөө Уйгур, Хасаг, Киргизүүдтэй ширүүн тэмцэл хийж байсан билээ. Энэхүү тэмцэлд ойрдууд ялагч байж газар нутгаан баруун зүгт тэлсээр байлаа. 1652 онд Очирт цэцэн бурууд буюу Киргизийг дайлж өөртөө оруулжээ. Энэ үед 2 дахь хүү Галдмаа хэд дахин илүү зэрэг бүхий Киргизүүдийг бутан эргэв. Энэ үеэр Галдмаа Киргизд туслахаар ирсэн Хасгийн Янгир хантай гардан тулдаж анх алдраа нь дуурсгаж байжээ. Янгир хан тухайн үедээ нэртэй зүстэй Хасгийн Ишим ханы хүү. Энэ дайнаар Галдмаа Киргиз Хасгийг бут цохиж хил хязгаараа тайван амгалан болгож ард иргэдийн амар төвшин аж төрх орчин нөхцөлийг бий болгож өгсөн тул ойрдын ноёд ба ард түмэн бүгдээр Галданбыг бахархан магтаж хүрээлэн хайрлажээ. 1657 оны өвөл ойрдын нутагт цас 7 тоо орж зод турхан нүрэлжээ. Гэтэл 1658 оны нохой жилийн цагаан сарын шин дээр гэнт Бухарын цэргийн ноён Абдуу Шүхэр 3 түм 8,000 цэргийн хүчээр талаас руу довтолжээ. Ойрдуудын цагаалж шинэлж байх цагаар зодонд нэрвэгдсэн хүнд байдлыг ашиглан хийсэн Абдуу Шүхэрийн довтолгооны эсрэг нутгийн хамгийн захад байх Галдмаа 3,000 цэргийн хүч цуглуулан байлдааны уран арга хэрэглэж хулан жилийн хэмээх талаас голын адаг газар үүр шөнийн заагаар дайрчээ. Гол хүч рүү нь шурган дайрч, гол хэсгийг цохиж, күүгийн ам хэмээх газарт ухруулан чичиж Абдуу Шүхэрийг хороожээ. Бас Абдуу Шүхэрийн цэрэгт дайжлагдсан саг хожоо тэргүүтэн 300 шилдэг зэрэгтэй хэлэлцээр байгуулан буулган авчээ. Миний энд өгүүлж буй мэдээ бол тод үсгийн олон сурвалжид түүний дотор 1691 онд зохиосон Зай Бандида Намхай Жамцын намтар сарны гэрэлд тодорхой бий. Талас гол гэдэг нь одоогийн Киргизийн баруун тал
Казахстаны өмнөд биед зүүн уртаргийн 71-ээс 73, хойд өргөргийн 42-оос 43 дугаар радиуст байх газар. Тухайн үеийн ойрдын баруун захын нутаг ажээ. Сарны гэрлийн мэдээгээр Галдамаа Баатрын өргөө 1661 онд Таласт байсан ажээ. 1659 онд ойрдын дотоодын эвдрэл дахин үүссэн байна. Энэ эвдрэл нь Галдамаагийн эцэг Очир Цэцэн болон Авлай Тайж хоёрын хооронд үүсч, ах トゥ хоёр эцэг Байбагаас Баатрын албат ардыг булаалдснаас үсэлтэй юм. Бүх ойрдын ноёд чуулган хуралдуулж, Очирт Авлай хоёрыг эвсүүлэхэр болсон ч Авлай Тайж эс сонсч Тарвахтай уулын хамгийн умард үзүүрт байгаа Алгуй гэдэг газарт цэргээ цуглуулан дайны бэлтгэл хийсэн байна. 1661 онд Авлай Шар хулсан гэдэг газарт байсан Очир Цэцний албат нарыг оруулан авснаас болж Очир Цэцэн болон Авлайн зөрчил улам шир үсч Тарвахтайн эмээл голд баялдахад хүрч эцэстээ Авлай Тайж тэс чадалгүй эрчис мөрнийг өгсөж тэнд байсан сүмдээ хүрч шивээд оржээ. Энэ дотоодын эвдрэл самууныг Галдамаа Баатар арга ивээр зохицуулах гэж хичээсэн. Эцэст нь Галдамаа Баатар зэр зэвсэггүй дэрэгдээ 3 хүн дагуулж Авлайн шивэнд орсонд Авлайн ард түмэн малгайгаан дээш шидэж "Хурээ! Хурээ! Жаргалын наран мандлаа" гэж их дуунаар хашгиралдаж байжээ. Галдамаа хэдийгээр нас бага боловч бүх ойрдын дотор нудаг усаа сахин хамгаалах, дотоодын зөрчил мөргөлдөөнийг эвсүүлэх зэрэг талаар олон үйлс бүтээж, дөрвөн ойрд хүчрхэгжин мандахад гавьяа байгуулсан тул ойрдын ард түмний итгэл бишрлийг олсон, нийтээр хүлээн таньсан Баатар болсон байна. Галдамаа Баатар 32 настайдаа 1667 оны бичин жил нас баржээ. Тэр өгүүлсэн сарны гэрэлд ингэж өгүүлжээ. Тэр намар Галдамаа Бээжид бурхан болсонд ном буйныг агуу их дэлгэрэнгүй үйлдэв. Тэнд удалгүй өтөр хайлан баруун тал төвд рүү хүүрийн явуулав. Ерөөл авахаар баруун тал өтөр илжилгэн ерөөл аван хүүрийн үлээлгэн үйлдсэнд шатааж үйлдсэнд зүрхэнд нь зүрхэн мэт яс байсан аж. Сайн хүн ясан зүрхтэй гэдэг үнэн байжээ гээд Далай лам хадгаар завсарлан мотортаа барьж үлээв хэмээмүй. Сүнсийг айлтгсанд тэнгэрт төрж хэмээн зарлиг болов гэжээ. Эйнхүү суу алдрaan дуурсгсан залуу Баатар 30 гаруйхан наснда нас барж домог түүхэнд үлджээ. Галдамаа эрт нас барсан тул ар гэр нь эцэг Очирт Цэцний халамжинд очисон бөгөөд түүний охин Анууг Очирт Цэцний охин хэмээн андуураад байдаг нь үүнтэй холбоотой юм. Галдамаа Баатрын тухай маш олон домог бий, бас дуу, хэлцүг их байдаг. Ижил мөрний ойр дууд, хөх нуурын ойр дууд, Шинжаан, ховдын хязгаарын бүх угсаатны дунд домог дуун тархжээ. Домог дуунд Галдамб, Галдамаа гэх зэргээр олон байдлаар дуудана. Дөнөн шаргыг чөдөрт дасгсан, дөрвөн ойрдыг дайнд дасгсан, эргэн төргсөн Галдамаа минь. Саадаг номыг шажигнуулсаар морддог, сайдын көвүнийг дагуулсаар морддог, эргэн төргсөн Галдамаа минь хэмээн усны чинь ихэнд хонхол зур хар хэмээх олон бадаг, олон хуйлбартай дуу дээрх бүх газар оронд одоо хүртэл дуулагдаж Баатар зоригийг багтсаар билээ.
Их сурвалж тайз цэг имэн. Наан Сүхбаатар. Ойрдын түүхийн асуулт хариулт 3. Улаанбаатар 2017 5-7 дугаар тал.